Бид бүхэн одоо энэ 2000 он хонхны баярын бичлэгийг одоо монголчууд маш сайн үзэх хэрэгтэй байна. За ялангуяа одоо энэ 2000 онд урлан тэрээд компани үүсэл хөгжил урлан тэрээд компани Сүнжин грандын захирал Дүүрэн Эрдэнэт Монгол улсын армийн маршал байсан. Сүүлд нь армийн тэсгэлэгч генерал цолтой байлаа. За энэ маршал цолын одоо нуудаг нь одоо олон улсын үндэсний аюулгүй байдал хар харьцаны нууцтай холбоотой хүн учраас энэ цолыг одоо багасгаж хийж байгаа тийм одоо үйл явдал байсан шиг ер нь бол сансрын тусгай материалын ертөнцтэй холбоотой хүн байгаа шүү дээ. Дүүрэн Эрдэнэт армийн маршалын хувьд бол. За тэгээд энэ 2000 он хонхны баярын бичлэг гэдэг энэ бичлэгийг маш сайн үзэх хэрэгтэй байна. За энэ бичлэгэн дээр одоо тайлбар хэлэхэд бол маш олонний танил хүмүүс одоо маш их байгаа. За энэ сургууль бол их учиртай сургууль. Монголын анхны одоо технологийн дээд сургууль нь одоо цахилгааны инженерүүд одоо энэ зураг телевизэр засдаг, хүн одоо энэ магнитофон засдаг, цахилгаан хэрэгсэл одоо засдаг, тэрийг зохион бүтээдэг тусгай одоо мэрэгжлийн хүмүүсүүдтэй холбоотой сургууль байгаа шүү дээ. Тэрний их чухал сургууль байгаа. Их чухал сургуулийн их Монголын их чухал хүмүүс төгссөн гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ дуучин ариуна зайсангийн толгойн дээр гарч ирж байгаа одоо бичлэг байгаа. Яг энэ бичлэг дунд тэгээд энэ дархны залуучууд байгаа шүү дээ. Ер нь ихэнх нь дархан Улаанбаатарын залуучууд маш том мест албан газарт одоо томилогдож очиж байгаа. За энэ харж байгаа энэ саарал бичигтэй хичээл одоо Дээжин Бат Баримлчин дархан хотын. За төрөлхтөн урлагийн дунд сургуулийн 1987 төгссөн Дээжин Батын багш Октавиэр тэгээд Дээжин Батын эхнэр байгаа шүү дээ. Одоо энэ бид бүхний саяны харсан эмэгтэй бол тэгээд намдаг одоо төгсч очиод дарханд байж байсан. Гэхдээ намдаг бол бас их муу. Одоо хулгай хэрэг одоо оюун барьтай нийлж одоо сүүлийн үед хийж байгаа. Түүнийг бас бодох хэрэгтэй. Хэдэн үед яаж ямар ч замаар хулгай хийгээд байна. Уран баримл, уран зур гэдэг чинь газар доор одоо байж гэнэ гэж бодохлоор чинь тун аюултай. За энэ хүмүүсүүдийн хувь тавилан бол мөн одоо зайсан толгойтой холбоотой. За энэ хонхны баярын үеэр одоо энэ юу яаж байгаа Сүнжин гранд зочд буудалд очиж одоо цайлга хийж байгаа бичлэгийг сайн үзэх хэрэгтэй байгаа. За энэ цайлаган дээр одоо эхнэр Батлагрын ууган цэцэг вэ? Мөн ахаад нэг Батлагрын ууган цэцэгтэй адилхан эмэгтэйч байдаг. Тэгээд одоо дуучин гавьяат ариуна байгаа. Энэ үед бол гавьяат авцсан байлоо аваагүй байлоо бас бодох хэрэгтэй. Дуучин долгор бас гарч ирж байгаа юм байна. Одоо энэ бичлэгэн донд. Тэгээд одоо 24-р цэцэрлэгийн багш Цэвэ сүрэн гэж байсан нэлээд настай хүн залуухан болцсон байгаа. Тэгээд одоо залуухан болохоос ч биш яг нь ер нь бол нэг маш нууцлаг технологитой холбоотой гэж ойлгох нь зүйтэй. Тэгээд энд охтууд маань одоо бүртөө үжингүүд бас байгаа. За тэгээд нэг ангид ингэ байж идэв юм. За тэгээд энэ цайлганы үед одоо нэг шаргал пижакта нэг нөхөр байгаа. Тэр нь болохоор Дүүрэн Эрдэнэт байгаа шүү. Олон улсын мастер, дэлхийн олимпиан аврах, кунфугийн аврах, каратегийн дээд мастер цолтой одоо тийм хүн тухайн үед байсан юм байна шүү. Тэрийг бас бодох хэрэгтэй байгаа. Тэгээд энэ бичлэгэн дотор одоо тийм одоо мэрэгжлийн за хөргөн алтан хоёг байгаа. Төрөлхтөн урлагийн дунд сургуулийн 1987 он төгссөн Арсны ангийн төгссөн баяр сайхан байгаа. Тэгээ одоо энэ залуу гэхлээр одоо бас их олонний танил бас Эрдэнэт зураач маршал хүнд одоо маш их төсөв тулгууртай хүмүүсүүдийн нэг байгаа гэж ойлгох нь зүйтэй. Одоо 19 дэх ороод 40 дэх байрна. За 35 номерт нэг өрөө байранд байлаа. Тэгэхэд одоо 36 номерт одоо хөргөнөр орж ирж байсан. Одоо Эрдэнэтийн өөрийнх нь хүүхэд нь байгаа шүү дээ. Одоо энэ хүмүүсүүд ихэвчлэн өөрийнх нь өөр удмын сан байгаа. Өөр удам одоо нэлээ саярах юм бол өөрөөс нь үүсэлтэй эцэг эхүүд байгаа гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Дотор нь бас янз янзын хүмүүс яваа орцсон сураг байна. Тэр нь болохоор одоо Батлагэр байгаа. Батлагэр одоо энэ хүмүүсүүдтэй бас ойролцоо. Тэгээд Батлагрын хувьд бол бас янз бүрийн хүмүүс цахиа занаа өгөөд хоёулаа сууй мууй амьдрий гэсэн одоо тийм бодлого байсан. Тэгсэн одоо Эрдэнэтийн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тэндээс хулгай хийсэн ч одоо асуудлууд яригдж байгаа.
За ийм их чухал одоо үйл явдалтай хүмүүс байгаа. Гэхдээ сайн их байгаа шүү. Ер нь бол ихэвчлэн их сайн хүмүүс байгаа. Ганц 2 3 одоо тийм хувийн бодлоготой хүмүүсүүд байсан гэдгийг бас ойлгох нь зүйтэй. За энэ багшийн хувьд бол тэгэхээр одоо энэ математикийн багшийн хувьд бол манай энэ урчдын эвлэг орооны ахмад насны хорооны дарга ахмад насны зөвлөлийн дарга гант толго байгаа шүү. Одоо энэ за тийм учиртай юм байна. За энэ хонхны баярыг одоо зохион байгуулаад тэгээ бид бүхэн энэ зайсан за энэ олж ирж байгаа нь одоо гант толго шүү. Одоо энэ урчдын эвлэг орооны настангуудын зөвлөлийн дарга байгаа. Одоо хийж байгаа. Тэгээд энэ үедээ одоо ийм багш байсан, бид нар их залуухан байсан. Бас зөв ойлгох хэрэгтэй. Энэ сургуулийг анх байгуулсан нь болохоор одоо Монгол Улсын армиас дүүрэн Эрдэнэтай гэж ойлгох нь зүйтэй шүү. За тэгээд үүний цаана бас нэлээд үг юм байна. Зайсан толгой дээр үйл ажиллагаа явуулж ирсэн одоо байшин байхгүй байгаа. Тэрийг бас зөв харах хэрэгтэй. 1990 оны 4 сарын 6-ны бичлэг байна шүү дээ. За энэ бичлэгний хувьд бол 1990 оных харин зайсан толгой дээр их байшин маань одоо алга болчихсон байгаа. Тэгээд тэрийг бас сайн бодолцох хэрэгтэй. Яагаад алга болсон тухай одоо хотын захиргаа хариулах байхаа гэж найдаж байгаа шүү. За Монгол Улсын армийн марш дүүрэн Эрдэнэтийн энэ бичлэг хийгээд байгаа явдлыг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ дотор ч нь одоо дархны Батлагрын ууган цэцгийн ангийнх нь нэлийн хэдэн эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Багшийн дунд сургууль төгссөн альмаа байж гэн, альгэрмаа байж гэн одоо салхиц сургуулийг төгссөн. Гэх мэтчлэн одоо олонний танил бас нэлээд сайхан одоо аав ээжүүдийн дүрийг бүтээсэн тийм сайхан хүмүүсүүдийг бид өхөн энэ бичлэгээс олж харна гэж олж харж байгаа гэдгийг бас давхар хэлмээр байна. За одоо удахгүй тэгээд энэ чухал одоо сургуулийг төгссөн хүмүүсүүд Монгол улсын цэцэн газрыг бүрэлдүүлсэн гэдгийг бас ойлгох нь зүйтэй шүү.